За Нямбатар ажлаа өглөө арай гэж нэг юм тэгээд өгсөн чинь одоо чухам нийслэл хотын маань баяжуулаад ингээд дансанд нь 2.6 их наядын одоо орлого хөрөнгө үлдээгээд явлаа гэдэг ийм мэдээлэл яваад байна. Тэгээ энэ талаар бол би хэдэн тоо хэлье. За 2.6 их наядын үлдэгдэлтэй байх сайн уу муу юу гэдгийг бол хамгийн сүүлд нь хэлнэ. Энэ юу н хаанаас бүрдэж байгаа юм бэ гэдгийг бүгдээрээ эхлээд мэдээж бүгдээрээ хар ухаанаар гэх юм уу мэдж байгаа шүү дээ. Тэгэхээр энийг би баримтаар баталгаажуулаад хэлье. 2023 онд Нямбатарыг мэр болохоос өмнө Улаанбаатар хотын татврын орлогыг 334 тэрбум гэж бол төсөвт төлөвлөж исэн. За энийг яасан бэ гэхээр 23 оны 10 сард Нямбатар мэр болоод ерөөсөө 24 оны төсвийг 723 тэрбум төгрөг буюу бүр одоо ингээд 2-оор үрчихэд эн чинь 670 орчим тэрбум болно шүү дээ. Тэгэхээр бүр 200%-аас дээш ингэж огцом нэмсэн. Энийгээ болохоор дахиад 24 онд тодтгол хийгээд 931 тэрбум болгож буюу одоо ингээд бараг 300%-аар нийслэлийн татврын орлогыг жилийн дотор нэмсэн байдаг. Тэгэхээр энийг бид нар ингээд бодоод үзье. 23-аас 24 онд ер нь ямар бизнес ашиг орлогоо 300%-аар нэмэгдүүлсэн юм бэ? За ямар өрх цалин орлого нь 300%-аар ер нь нэмэгдсэн. Ямар ч юм фундаментал эдийн засгийн өсөлт одоо юм огцом орлого нэмэгдээгүй эдийн засгаас болвол одоо өстой ингээд ховх ингээд татвар татсныг бол зөвхөн энэ өөрчлөлтөөс бол харж болно. За хоёрдугаарт ингээд огцом татврын орлогыг нэмчихэр чин зэрэг мэдээж энэ бол би өмнө нь удаа нийтлэл болоод ярилцлагаар тайлбарлаж байгаа. Манай Улаанбаатар хотын эдийн засагт бол энэ орлого нь одоо томдсон гэх юм. Энийг ингэж шингээж одоо бүтээн байгуулах дэд бүтцийн инженерчлэлийн чадамжт байгаагүй. Тэгээд өөрөө энэ чинь хөрөнгө оруулагч бизнесийн үйл ажиллагаа эрхлэгч биш учраас төсөв бол илүүцсэн 24 онд. 24 онд бол 2.6 их 80 орчим төгрөгийн илүү одоо хэрэглээгүй төсөв үлдсэнийг яасан бэ гэхээр 25 онд 5.8 их 80-ийн зардал болохдоо энэ үлдэгдэл төсвийг бол ашигланаа гэж баталсан байдаг. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас. Тэгэхээр энэ 24-25 оны удаа дараагийн огцом энэ татврын нэмэгдэл за тэгээд энэ нийслэл шингээж чадахгүй байгаа төсвийг ингээд зардал зарцуулалт болгож явах энэ нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дээрх завхрал бол юунаас эхэлтэй вэ гэхээр 2024 оны 10 сарын орон нутгийн сонгуулиасаа энэ сонгуулиар бол сөрөг хүчин одоо хүн нам Арталсан нам 2 одоо манай намтай нэг одоо хүнжилт орсон байсан учраас сөрөг хүчний дэмжигчид санал өгөөгүй ингээд нэг намын мөлхөө саналаар нийтх бүрдээд угтаа бол энэ нийслэлийн захиргаа төсөвт хяналт аудит тавьж явах ёстой хурал нь ингээд Нямбатартай нийлээд төсвийг ингээд 2 дахин 3 дахин 4 дахин бүр 5 6 дахин ингэж ямар ч юм эдийн засгийн зарчимгүйгээр логикгүйгээр онолгүйгээр нэмэгдүүлдэг ийм одоо мөнгөний ийм цоорхой асар том шуудаа болж хувирсныг зөвхөн энэ 23, 24, 25 оны тоонуудаас бол харж болдгоо. Одоо энэ 26 оны төсөвт адилхан 6.5 их 80-ийн зардал ингээд зарцуулна гэд төсөв хийцэн. Энэ дотор нь бол өмнөх оноос дамжиж орж ирсэн 2 их 80-ийн төсөв бол ингээд орцсон явж байгаа. За ингээд Улаанбаатарын эдийн засгаас татварыг огцом ингээд 2 дахин 3 дахин нэмж татсан. Тэгээ илүүдэл орлогоо дараа жилийнхаа зардалт ингээд төсөвт шингээгээд яадагч байсан одоо зардал болгож гаргана. Яадагч байсан нийслэлийн төсвөөс одоо Нямбатарын болоод тэдний энэ эргэн тойрны дарга нарын хурган том жижиг дарга нарын гарын үсгээр гаргана гэсэн бодлогоор төсвийг хийгээдсэн учраас эндээс одоо бидний энэ яагаад Нямбатар энэ Нямбаав амбан гэдэг нэртэй болсон бэ? Тэр учир гарч ирж байгаа. Ингээд Улаанбаатарын өөрийнх нь дотоод манай Монголын эдийн засаг Улаанбаатар хотын эдийн засаг бүтээн байгуулах чадамжинд энэ төсөв нь томдоодсон учраас 24 мега төсөл гэдэг юм бол 25 оны 1 сараас эхлээд орж ирсэн. За энэ ингээд та нар бодоод үз. Тухайн үед бол засгийн газар дээр 14 мега төсөл гэдээ явж исэн. Гэтэл одоо Монгол улсын одоо засгийн газар нь 14 мега төсөлтэй, хот нь бол 24 мега төсөлтэй. Үүнийх нь нийт өртөг яван явсаар бүр сүүлдээ 70 тэрбум гэж яригдах хэмжээнд хүрсэн. Бүр ерөөсөө солиорсон ингээд эдийн засаг төсвийн хувьд бол ингээд сүүлдээ энэ мега төслүүдийн чинь энэ жижигхэн одоо 1.6 сая хүнтэй хотод яах юм? Ингээд энэ тэнд дээгүүр нь тэнгэр дээгүүр нь юм татна гэд газар дээгүүр нь тарамбай татна гэд ингээ янз бүрээр эсвэл газрын ухаад метро хийн гэд ингээд янз бүрээр төсөв
бичиж үзэжсэн аа. Сүүлдээ бол за ерөөсөө энэ гол дээгүүр нь хурдны зам татах юм бол энэ төсвөөс 2.3 их 80-ыг бичих юм байна гэдэг юм руугаа ороод туул голдоо туулсан. За тэгэхээр энэ гавья байгуулсан юм шиг энэ 2.6 их 80-ыг нийслэлийн дансанд үлдээгээд явлаа гэдэг байгаа маань. Тэгэхээр хэрэг дээрээ юу гэсэн үг вэ гэхээр угтаа бол энэ бизнесүүдийн энэ хаалгачаад байгаа бизнесүүдийн дансанд үлдээд энэ хүмүүсийн цалин орлого болоод эсвэл дараагийн одоо тэр үеийнх нь одоо хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт болоод жинхнээсээ баялаг бүтээж, жинхнээсээ өсөлт болоод явж явах ёстой байсан орлогыг энэ татврын одоо энэ онлын энэ татврын зүй зохистой хэм хэмжээг хэтрүүлэн татаж ингэж дансанд цуглуулсан дүн байгаамаа нэгдүгээрт. Хоёрдугаарт энийг бас би маш олон одоо цувралаар бичиж байна. Ер нь орон нутгийн төсөв ба нийслэлийн төсвийн энэ хувь хэмжээ ямар зарчмаар шийдэгдэх юм бэ те. Та нар одоо ингээд түрүү жил багш нар, эмчнэр талбай дээр ингээд суугаад идэг. Ингээд багш нар бид нар чи өнөөдөр 4,000 багшийн дутагдaltaй байгаад идэг. Гэтэл тэр багш нар чинь 50% цалингаа нэмүүлэх гэж чагсан мөнгө нь хийд гэж бодож байна. Нэг их 80 төгрөг штэ. Тэгээ сүүлдээ нөгөө боловсролын сайд нь одоо ингээд 900 тэрбум төгрөг хайгаа явж идэг багшийнхаа цалин нэмэх гээд. Тэгэхээр нэгдсэн улс нь буюу одоо ерөнхий засгийн газрын нийгмийн бодлогод мөнгө дутаад идэг. Нийслэл нь болохоор ингээд хэдий их 80-аар нь дансандаа ингээ хураа түгжээд байж идэг. За энэ одоо нөхцөл байдлыг бол энийг бол үнэхээр одоо уг нь бол улс их хурал дээр, сангийн амн дээр энийг ер нь ингээ ерөнхий сайдын түвшинд бодлогоор шийдэх ёстой нэг ийм бодлого бол үнэхээр үүсчихэд байна. Одоо нэгтгэж хэлэхэд бол энэ 2.6 их 80 гэдэг маань одоо нэгдүгээрт бол яг амьдрал, бизнес, өрхүүд эднэртэй бол ингээд эдийн засгтаа цусны эргэлчиг эргээд мөнгө үржүүлэгчийнхаа нөлөөг дамжаад ингээд эдийн засгийн өсөлтөд оролцоод явж явах хэвээр мөнгө энд төгжиж гин гэсэн үг ээ. Хоёрдугаарт Монгол Улсын засгийн газраас нийгмийн бодлогодоо эмч нартай, багш нартай зарцуулаад бидний одоо энэ ирээдүйн үр хүүхдүүдийн толгойд мэдлэг боловсрол болж орж их зарцуулагдах хөрөнгө энд ингээд төгжигдээд байж гин гэсэн үг. Энийгээ ингээд бид нар бодлогоор зохицуулахгүй бол энэ маань одоо туул голын дээгүүр нөгөө хурдны зам болж бетон цемент болох хятад руу одоо энэ хятад компаниудын орлого олох ажилчдын цалин болох гэдэг энэ хувь заяагаа хүлээгээд ингээд байж гинэ л гэсэн үг шүү гэж хэлье.